штэ тэ өөрөө сонголт хийгээд өөрөө хариуцлага өөрөө хүлээн зөвшөөрсөн байхад хажуудлаа ээж аав чинь тэр хүүхэд биш ахгүй хүндлэнгийн хүн байхгүй хүндлэнгийн хүн ирчээд чиний энэ сонголт чинь буруу байна чи ингэж болохгүй чи тэгж болохгүй тэр нөгөө хүүхд чинь ингээд тэрөө би даарсан билүү за би нэг даарсан юм байна би өмсөх тэр халууччиж болно штэ тэ тэгэхэд чи нөгөө хүүхд чинь ингээл тэ тэрний нэг хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг чинь тэ нөгөө хүүхдийг үгүйсгэж аваад байх юм баггүй тэр хүүхдийг сонирхол юу өдрийг сонсохгүй байна ойлгохгүй байна гэхээр хүүхдтэй илүү юу хүч гаргадаг гэсэн үг шүү дээ хүч гаргаад ахаар хүүхд аль нэгэн салбар дээр ингээд сүлддэг гэсэн үг л дээ тэгэхээр бид нар ингээд дэмжлэг өгнө гэдэг чи тэр хүүхдийг бие даасан байдлыг хүлээн зөвшөөрнө гэсэн үг баггүй хүүхд толгой өөрийн гэсэн бие даасан байдал ертөнц өөрийн гэсэн ургаж байгаа цэцэг дээр ээж хажууд нь ээж цэцэг гэж босуулахгүй шүү дээ бид нар чи ямар хөөрхөн цэцэг вэ гэж хэлэх байхгүй ямар хөөрхөн гэгэрсэн хөхтэй парсан байг тэрнийг анзаарч чинь тэгэхээр та тэрнийг онцлоод ингээд олж хараад тэмдэглээд хүлээн зөвшөөрлөө бид нар өгдөггүй байхгүй онцлог нь Монгол ээж нар Монгол одоо багш нар ч өгдөггүй тэр хүлээн зөвшөөрлийг тэр бие даасан байдлыг хүлээн зөвшөөрөхгүй нөгөө бүр бага настайс өгд үгүй би өөрөө хийнэ би өөрөө яагаад хутлаа өмсч чадахгүй энэ төр батаа өмсөд ах чинь гэдэг шиг би өөрөө яагаад авцаа сонгож чадахгүй байгаа би өөрөө яагаад мэрэгчлээ сонгож болохгүй байгаа та яагаад намайг хориод байгаад өөрийнхөө зөвлөд өөрийнхөө авцаа өмсүүлэх гэдэг өөрийн бодлоо надад өгөх гэдэг ингээд байгаа чи тэр хөвч өөрийнхөө амьдрал амьдрмаар байна би өөрийнхөө амьдралынхаа эзэн гэсэн энэ нөгөө энэ дэр нь нөлөөлөд байна. Бидний ээж аав тэгэд нөлөөлдөг байсан. Одооний хүүхдүүд тийм биш байхгүй. Тэгээ би хэлжсэн шүү дээ. Та энэ хичээлээ ихнийхээ сонсороо. Эхний хэсэг нь аягүй гоё ахгүй. Бид нар бүх юмудаа хэлсэн байгаа ахгүй. Бид нар тэр ингээд үлэгч тэр яг гүүрнэ ахгүй тий. Одоо аав ээжийн харилцаанаас өөр харилцаанд шилжиж байгаа хүмүүс ахгүй. Тэгээ тэр хүүхдүүд нь болохоор тийм өөрчлөлтгүйгээр өөрснөө ингээд тэгэлэг хүүхдүүд байгаа. Тэр төрлийн зам чанарыг нэвдэхгүй боохгүй хаахгүйгээр нь бид дасан байдлаар нь бид тэр дэмжлэг өгч явуулах тийм нөгөө нэг шинэ харилцааны арга барил шинэ харж тий одоо мэдрэх тэр ертөнц орчныг бүрдүүлж өгөх хүмүүс байхгүй тий энийг та нар хийж чадвал тэр хүүхд угаасаа Яг үнэн чинь. Тэгэхээр энэ одоо бид нар шилжилтийн тэр одоо ингээд нөгөө холбогчуд гэсэн үг байхгүй юу? Залгуурууд нь гэсэн үг. Тэр өөрийнхөө хүчтэйгээ холбогдох тэр орон зайг нь бүрдүүлж өгч байгаа болохоор тэр хүүхдэд хажуугаас нь аягүй том дэмжлэг ээж аав яг авчих юм бол тэр хүүхд бүр ингээд шууд ингээд аягүй мундаг болно гэсэн үг. Бидний ингээд наяж ямар гоё вэ л гэж хэлнэ. Энэ одоо амьдралдаа та ийм зүйл өгж байгаа ямар гоё вэ гэж л барыг талархна гэсэн.